За хөгжил нэмийн сайтаас бэлтгэн хүргэж байгаа үзэг нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор маш хүндтэй зочин оролцож байгааг та бүхэн харж байгаа. Тэгэхээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Галарид гой энэ нэвтрүүлэгт маань оролцож байна. Тэгэхээр бид хөгжлийн тухай 3 асуултаа танд тавих болно. Эхний асуулт маань хэвлэл мэдээллийн байгууллагын улс орныхоо хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг та юу гэж харж байгаа? Бас тэдний үүрэг юу гэж бодож байна? Бидний сэтгүүлчдийн маань олж боловсруулж түгэж байгаа мэдээлэл бол үнэхээр үнцэнтэй байдаг. Яг одоо бодит үр дүнгийн бол эдгээр мөнгөн утгаарч юм илэрхийлэх нь аргагүй. Ягаад гэвэл энэ өөрөө оюун санааны асар том хөрөнгө оруулалт болдог учраас хамгийн үнцэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бол манай салбарын гэж хэлмээр байна. Тэгэхээр таны нэг ярилцлаган дээр сэтгүүлчид бол маш хүнд ачаа үүрч явна гэдэг хэлсэн байсан. Тэгэхээр энэ улс орны хөгжилтэй холбоотой, өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой хэлсэн үг үү? Тэгэхээр энэ дээр тайлбар өгөө. Өнөөдрийн сэтгүүлчдийн бүтээж байгаа олон нийтэд хүргэж байгаа мэдээлэл контент бол маргааш түүх болдог, түүхийн баримт болдог. Энэ утгаараа бас маш үнцэнтэй, он жил өнгөрөх тусам улам бүр үнцэн ордог ийм бүтээгдэхүүнийг бид нар үйлдвэрлэдэг. Аливаа үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн бол он жил удах тусмаа хуучирч муудаж алга болж идэг бол бидний бүтээл бол дандаа үнцэн улам л үнэн нэмэгдэж байдаг гэдэг энэ утгаараа би бас маш чухал, маш хүндтэй, бас дээр нь маш хариуцлагатай мэргэжил эзэм л гэж бодож одоо үзэгнэх нөхдөөгөө аль болох одоо үнэн зөв бодтой мэдээллийг олон нийт хүргээс энийгээ түүхүүлхэн үлдээгээс гэж хүсдэг. 8 цагийн ажилтан зөвхөн өөрт нь огцсон ажлаа хийчихэд ажлын цаг дуусахад яваад өгч болно. Сэтгүүлч хүн бол 24 цагийн турш бодлоо юун ажиллаж, сэтгэж, эрэлхийлж одоо зүгээр жирийн хүн бол хараад өнгөрч байгаа үйл явдлыг хүртэл цаад над учирч чадхаатай нь бодож хэрэгцүүлж ингэж мөнхөд ажиллаж байдаг ийм л мэргэжил учраас одоо би хүнд мэргэжил гэж хэлээд байна. Сүүлийн асуулт маань улс орны хөгжлийн одоо хэдийн 10 жилийг та өнөөдөр яг яаж харж байна вэ? 90 оны сэтгүүл зүй ямар байв? 2000 оных ямар байв? Өнөөдөр одоо 2017 оны сэтгүүл зүй ямар өнө тарахад жишээ нь бидний зөвхөн манай салбарын хөгжил бол нэлээд тодорхой харагдаж байгаа. Яг үүнтэй адилхан улс орны хөгжиж гэсэн ингээд харах юм бол тэр 90-ад оны дөнгөж одоо шилжилтийн үеийн тэр хүнд хэцүү амьдрал, эсвэл 90-ад оны дунд үеийн тэр хатуухан амьдрал, өнөөдрийн энэ амьдрал ингээд харьцуулахад бидэнд хэдийгээр бүгдээр ихэнх нь одоо энэ амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаа ч гэсэн яг үнэндээ бол маш их дэвшил хөгжлүүд бол бидний хооронд хийчихжээ гэдэг нь харагдаж байгаа. Жишээлх юм бол 90 оны эхний хагаст бол тог тасрах тийм ээ. Эсвэл одоо ямар нэгэн одоо бараа бүтээгдэхүүн байхгүй байх, дутагдахын гачигдал бол энгийн асуудал гэсэн. Тэрийг бол бид нэр энгийн хүлээж авдаг гэсэн. Тэгвэл тэр амьдралыг өнөөдөр 2017 онд авчираад өгчих юм бол энэ 2017 20-ад оны үед амьдарч байгаа монголчууд бол тэсэхгүй. Тийм л ялгаа зөрөө байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол 10 жилийн дараа бид нар бас огт өөр болно. Яг л маш олон юмны зөв явах, хөгжих, урагшлах, өөдлөх суурийг нь бол угаасаа 90-ад оноос эхлээд бид нар тавиад явчихсан. Одоо гагцхүү хүнээ зөв хөгжүүлэх, хүнээ одоо тийм энэ цаг үеийн эрэлтэд нийцсэн ийм иргэнтэй болоодох юм бол бид нар цаашаа явна л гэж боддог. Тэгэхээр улс орны хөгжлийн тухай тантай ярилцах таатай байлаа. Тэгэхээр сэтгүүлчнийхээ хувьд бас таны өгсөн хариултууд бас сэтгэлийн маань догдлууллаа. Тэгэхээр залуу сэтгүүлчдийн хувьд бол мэргэжилтэд дурлах, улам илүү одоо шунах, улс орныхоо хөгжилд өөрийнхөө бодит хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл төрүүлж чадсан болов уу гэж бодож байна. Анхаарал тавьсанд баярлалаа.